Сайн байцгаана уу эрхэм сонсогчдоо. Та бүхэндээ эрүүл мэндийн боловсролын эхний дугаарын подкастаараа уулзж байгаадаа баяртай байна. Эхний дугаарын подкастаар та бүхэндээ Умаа үзүүний хавдраас хэрхэн орчлон сэргийлэх талаар Алтай сумын эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмч Тунгалаг эмчтэйгээ ярилцахад бид бэлэн болсон байна. За танд энэ өдрийн мэндийг хүргэе. Юуны төрөв нурлах хүлээ авч ярилцах болсонд таатай байна. За баярлалаа. Чамд ч гэсэн энэ өдрийн мэндийг хүргэе. За хоёлаа тэгэхээр эхний сэдв буюу танилцуулгын хэсгээс Умаа үзүүний хорт авдар гэж үүрний ямар өвчин бэ? Ямар насны эмэгтэйчүүд ихэвчлэн тохиолддог вэ талаар ярилцлага эхлэе. За Умаа үзүүний хорт авдар гэдэг маань хүний хөхөнцөр вирус буюу хүний папиллома вирусаар халдварлагддаг эмэгтэйчүүдэд тохиолддог Умаа үзүү гэдэг эрхтэн маань эмэгтэй хүнд байдаг учраас эмэгтэйчүүдэд тохиолддог ийм эмгэг байгаа. За энэ Умаа үзүүний хорт авдар гэдэг өвчлөл маань манай Монгол оронд болон манай сумын хэмжээнд хэрэг тархалттай байдаг вэ? Хэр өвчлөлтөө байдаг вэ? Энэ талаар. За ер нь бол дэлхийд дахинд Умаа үзүүний хорт авдар маань зарим орнуудад нэлээд өндөр. За дундчлаад үзэх юм бол дэлхийд дахинд нийт нэг жилд одоо ойролцоогоор 186 мянган орчим эмэгтэйчүүд энэ хорт авдраар нас орж идэм байна. За Монгол орны хувьд гэх юм бол шинэ одоо бүртгэгдсэн тохиолдол маань 2023 онд 425, за 2024 онд 413 тохиолдол бүртгэгдсэн, шинээр бүртгэгдсэн гэсэн жилд. За харин одоо харамсалтай мэдээ гэх юм бол Монгол улсад дунджаар 160 орчим эмэгтэй энэхүү одоо хорт авдрын улмаас хорвоог өргөчөөд юм. Өөрөөр хэлбэл одоо 3 хоног тутамд л нэг эмэгтэй маань энэ Умаа үзүүний хорт авдар гэдэг эмгээр нас орж байна гэсэн үг. Тэгэхээр маш өндөр нас оролттой, өндөр өвчлөлтөө байна тий. Тэгэхээр манай сумын хувьд өвчлөл нь ямар байна вэ? Манай сумын хувьд гэх юм бол сүүлийн одоо 5 жил Умаа үзүүний хорт авдар маань орчлогдсон нийт 2 тохиолдол байгаа. Сүүлийн 5 жил. За эндээсээ сүүлийн 2 жилийн хугацаанд бол шинээр 3 тохиолдол, эсийн өөрчлөлтөд 3 тохиолдол илэрсэн гэсэн үг бол эсийн шинжилгээ өгсөн эмэгтэйчүүдээс маань тэгж илэрч байна гэсэн. За хэрвээ энэ шинжилгээндээ хамрагдахгүй байх юм бол бас энэний цаана хичнээн ч одоо эмэгтэйчүүд даалд хавдрын үрдэл байдалтай байгааг бол бас мэдгүй гэсэн. Тэгэхээр бүр аюул дараа нь хожим үедээ ч онцлогдох магадaltaй гэсэн үг юм байна тий. Тэгэхээр аль болох эрт онцлуулаад шинжилгээндээ хамрагдчихвал аль талдаа эрэхтэй гэсэн үг юм байна тийм үү? За ер нь Умаа үзүүний хорт авдрыг үүсгэж байгаа гол шалтгаан нь юу байдаг вэ? За Умаа үзүүний хорт авдрыг гол үүсгэх одоо шалтгаан нь бол хүний папиллома вирус буюу хүний хөхөнцөр вирус гэж байдаг. За дэлхийд дээр судлагдсан бол хүний хөхөнцөр вирусын 200 гаруй төрлийн хэв шинжийг одоо нэг вирус маань дотроо зөндөө олон төрлийн одоо жишээ нь коронавирус маань дотроо альфа, бета, гамма гэх мэтчлэн олон хэв шинж байсан шүү дээ. Яг тэрнтэй ижилхэн хүний папиллома вирус маань бас ингээд 200 гаруй хэв шинжин судлагдсан. За тэрнээс яг 10-аад төрөл нь бол Умаа үзүүний хорт авдрыг үүсгэгддэг гэдэг нь судлагдсан. За тэр 10 дотроосоо бас 16, 18 гэсэн хэв шинжүүд нь илүү одоо Умаа үзүүний хорт авдрын нийт 70-аас 80% тохиолдол нь бол энэ хэв шинжээр үүсгэгдсэн байна гэдэг нь одоо тогтоогдсон байна. Тэгэхээр манай Монгол орны хувьд Умаа үзүүний хорт авдрыг үүсгэж байгаа хэв шинж нь 11, 16, 18 гэсэн хэв шинжүүд илүү давмгай байгаа гэж ойлгож болох юм тий. 6, 11 маань болохоор Умаа үзүүний хорт авдар гэхээсээ илүү Умаа хоргоо авдар, бэлгийн өв ургацэг гэх мэт эдгээрийг хөвчлэн үүсгдэг гэсэн шалтгаан болж байна. Одоо ард иргэд маань яаж урьдчилан сэргийлэх ёстой вэ? Одоо өрсөн сэргийлтийн хувьд бол мэдээж дархлаажуулалт хамгийн чухал. Яагаад гэвэл энэ одоо өвчин, энэ вирусын эсрэг дархлаажуулалт маань Монгол улсад 2023 оноос 24 оноос эхлээд дархлаажуулалтын үндэсний товлолд ороод ингээд явсан. Өмнө нь бол сайн дурын дархлаажуулалт хийгддэг байсан бол одоо 24 оноос эхлээд товлын дархлаажуулалтанд орсон. За мөн дархлаажуулалт вакцинд хамрагдахаас гадна нөхөрчүү насны эмэгтэйчүүд маань 30 наснаас 60 нас хүртэлх 3 жилийн циклтэйгээр 30, 33, 36, 39 гэх мэтчлэн ингээд 60 нас хүртэлх 3 жил тутам Умаа үзүүний эсийн шинжилгээнд Умаа үзүүний хавдрыг эрт илрүүлэх эсийн шинжилгээ буюу ПАП-ийн шинжилгээ гэж нэрлэгддэг тэр шинжилгээнд хамрагдах нь зүйтэй. За дархлаажуулалтанд бол онцны товлолт одоо орсны дагуу тухайн жилийн 11 настай хүүхдүүд маань жилд нэг л удаа нэг л тунгаар
дархлаажуулагдах юм бол дархлаажуулалтын тогтцол нь бол 98% та одоо дунджаар нэг 10 жилээс дээш орчим ингэж хадгалагдана гэсэн судалгаа байна. Хүний папиллома вирусаар ямар хүн ихэвчлэн ингээд өвчлөх боломжтой вэ? Эрсдэлт бүлгэн юу вэ? За хүний папиллома вирус маань ихэвчлэн одоо бэлгийн замаар мөн бэлгийн замаас гадна бас бусад одоо төрх үед ч юм ахуй хатлаар ч гэдэг юм бас халдварлагддаг гэдэг нь судлагдсан байдаг. Умаг үзүүний хортой хавдрын өвчний эрсдэл хүчин зүйл гэх юм бол мэдээж дархлаажуулалтанд хамрагдахгүй байх. Тухайн хүн маань өөрөө дархлаажуулалтанд хамрагдахгүй байх юм бол халдварах өндөр эрсдэлтэй, халдвар нь хүндрэх эрсдэлтэй гэсэн. За бэлгийн замаар халдварладаг гэж байгаа учраас мэдээж одоо олон бэлгийн хавтагчтай байх гэдэг бол бас нэг эрсдэлт хүчин зүйл. За тэгээ мас уруулах, боц хэрэглэдэг ч гэдэг юм уу, эдгээрүүд бол бас нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлүүд болоо явчихна гэсэн. Тэгвэл манай эрүүл мэндийн төв дээр хүний папиллома вирусаас урьдчилан сэргийлэх эсийн шинжилгээг хүн төлбөртэй авч байгаа юу? Тогтмол авч байгаа юу? Энэ талаар ер нь бол одоо эсийн шинжилгээг бүх анхаарчны эрүүл мэндийн өргөсөн одоо төрлийн эмнэлгүүд дээр авдаг. За манай сумын эрүүл мэндийн төвийн хувьд бол жил бүрийн одоо 30-60 хүртэлх насныхаа эмэгтэйчүүдийн судалгаа гаргаад шинжилгээнд хамрагдах насны эмэгтэйчүүдийн судалгаа гаргаад тэгээ сар бүр одоо эмэгтэйчүүдтэй урилга хэлгээгээ цахим орчинд одоо зарлал байршуулад ингээд авдаг. За энэ төлбөрийн хувьд бол мэдээж төлбөргүй манай сумын эрүүл мэндийн төвд одоо хийгдэж байгаа шинжилгээнд харин бид нар нөгөө авсан шинжилгээнийхээ сорцыг нь дээшээгээ бүсийн онцлог амжилтны төвийн эмгэг судлалын кабинет руу явуулдаг. Эс судал руу. Тэрэнд бол тэрний төлбөр гээд 10,000 төгрөг төлөх учраас одоо нийт шинжилгээнд хамрагдаж байгаа эмэгтэйчүүдээс 12,000 төгрөгийг аваад тэгээд шинжилгээтэй цуг бүсийн онцлог амжилтны төвд тушааж ингэж хийлгдэг байгаа гэсэн. За энэ шинжилгээг өгөхөд хэр удаа үргэлжилдэг вэ? Эмэгтэйчүүд маань өслөгт орохдоо, шинжилгээнд орохдоо юуг анхаарах ёстой вэ? За ерөөсөө нэг удахгүй л дээ. Ер нь бол шинжилгээнд ирж хамрагдахад тухайн эмэгтэй маань шинжилгээнд ирэхдээ юуг анхаарах вэ гэхээр за 2 хоногийн өмнө буюу одоо 48 цагийн хугацаанд бэлгийн харьцаанд ороогүй байх. За ямар нэгэн нүтрээний угаалга, цацлаглаа гэх мэтийг 48 цагийн турш одоо хэрэглээгүй байх. За мэдээж биений юм ирээгүй үед энэхүү шинжилгээнд хамрагдана. За тэгэл ерөөсөө өвдөхгүй. За хугацаа бол нэг айхтар орохгүй. Тэгэл өсрэл нэгээс 5 минутын л хугацаа зарцуулагдана гэсэн. Хэрвээ энэ эсийн шинжилгээ ингээд авсны дараа эсийн шинжилгээнд ямар нэгэн өөрчлөлт байх юм бол бид нэр дараагийн шатанд ямар арга хэмжээ авах хэрэгтэй вэ? Яа гэж маань хүнд хандах хэрэгтэй юм бол тоо. За одоо сайн хэллээ шүү дээ. Бүсийн онцлог амжилтны төвийн эмгэг судлалын кабинет руу явуулдаг гэдэг. За тэгээ кабинет маань ойролцоогоор энэ маань 5-7 хоног тий. За бид нар тэр их хугацаа нь бол удлаа гэхэд 2-7 хоног. Бүх сумуудын одоо эмгэг судлал нөгөө умаг үзүүний эсийн шинжилгээний бэлтгэц маань тэнд очдог болохтой жоох ингээ очор дараалалаас шалтгаалаад нэг 7-10 хоногийн дараа ч юм уу хариун гардаг. За хэрвээ тэгээд өөрчлөлттэй байх юм бол одоо манай сумын эрүүл мэндийн төвийн хувьд бол их хэрэгч эмчээрээ дамжуулаад тухайн эмэгтэйгээ дуудаад ингээ дараагийн эмчилгээ гэхээсээ илүү одоо нөгөө дээр хэлээдсэн олон хэв шинж байна гэсэн шүү дээ. Тэгэхээр аль хэв шинжээр нь тодруулахын тулд PCR шинжилгээнд илгээдэг гэсэн. Тэгээд дараагийнхаа эмчилгээ нарийн мэргэжлийн эмчтэн шилжүүлээд явдаг гэсэн. Тэгэхээр эхлээд эсийн шинжилгээгээ өгчөөд өөрчлөлтөө байх юм бол хэв шинж тодорхойлох шинжилгээ PCR-ын шинжилгээ. Тийм эхлээд авч байгаа нь бол ПАП шинжилгээ. Ер нь ингээ эмэгтэйчүүд маань надад ингээд шинж тэмдэг байхгүй юм чи би ингээд үзлэгт орох шаардлага байна уу? Шинжилгээнд орох шаардлага байна уу гэж маш их ингээд боддог л ахaltaа. Тэгэхээр аль нь зөв юм бол доо шинжилгээнд орох шаардлагатай юу үгүй юу? Шинж тэмдэг нь байхгүй байгаад юу юм уу? Зарим хүнд илэрх ёстой юу, илэрхгүй байх юу? Энэ талаар. Тий, ер нь бол умаа үзэн хортой хавдар гэдэг эмгэг маань ихэвчлэн одоо онцлогдож байгаа хавдруудын 70-аас дээш хувь нь бол хожуугийн шатанд онцлогдох магадлал маш өндөр байдаг. Урьдчилан сэргийлэх үйлчлэгтэй хамрагдахгүй байсан эмэгтэйчүүд маань яагаад гэж юм бэ гэхээр ямар ч одоо шинж тэмдэггүйгээр явагддаг байна тийм шинж тэмдэг нь тий эсийн өөрчлөлт болоод ойролцоогоор одоо хавдрын үрдэл үе маань 10 жил хүртэлх хугацаанд үргэлжлэнэ. За тэгээ хавдрын үрдэл үе хавдрын үе гэж байдаг байна ш. Тэгэхээр хавдрынхаа хорт хавдар болтлоо ингээд 10-15 жил ийм удаан хугацаанд
явагддаг хэрнээ ямар нэгэн шинж тэмдэг илэрхгүйгээр хожуу шатанда одоо шинж тэмдэг илэрх тохиолдол өндөртэй. Тийм учраас ямар ч за өөр илэрхгүй байхад нь одоо илрүүлэх зорилго тавиад л ингээд зорилттой насанд нь шинжилгээнд хамруулад явж байгаа гэсэн. Хэрвээ энэ өвчин маань ингээд хорт хавтар байна гэдэг шинжилгээнд өөрчлөлтөө хэв шинж нь ингээд тодорхойлогдчихлоо гэж бодоход энэ маань ингээд дараа нь эмчилгээ хийлгээд эдгэрэх боломжтой юу? Өргөн боломжтой. Аль болох эрт хугацаанд нь тийм ээ хорт хавтар болоод үсэрхийлэл болоод одоо хүндрэхээс нь өмнө илрүүлж чадах юм бол эдгэрүүлэх бүрэн боломжтой. За Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зүгээс 2030 он хүртэлх бас зорж байгаа зорилт байгаа Монгол Зүрхний хорт хавтрыг бууруулах талаар энэ нь юу юм бэ гэхээр 90-70-90 гэсэн зарчмаар. За эхний 90 нь юу юм бэ гэхээр нийт 15 хүртэлх насныхаа охтын одоо 90%-ийг нь дархлаажуулалтанд хамруулъя. За 70 гэдэг нь болохоор нийт одоо зорилттой насны эмэгтэйчүүд гэж байгаа шүү дээ. 3 жилээр хамрагдах эмэгтэйчүүд тэр эмэгтэйчүүдийнхээ 70 дор хаяж одоо 70%-ийг нь урьдчилан сэргийлэх үзлэгт нь хамруулъя. За дараагийн 90 нь бол нэгэнтээ Монгол Зүрхний хавдар одоо онцлогдсон илэрсэн тохиолдолд тэр эмэгтэйчүүдийнхээ 90%-ийг нь ингэж бүрэн эмчилъя гэдэг ийм зорилтыг барьж байгаа тийм дэлхийн нийтээр гэсэн. Бид нар одоо ингээд хүний папиллома вирусын эсрэг вакциныг ингээд хийх одоо сүүлийн үед гарч байгаа ойлголтын хувьд 2023 онд энэ вакцин маань ингээд албан ёсноор заавал хийх товлолт татгалзуулалтанд ороод хийж эхэлсэн байгаатай холбоотой нэг хүмүүс маань ингээд аюултай вакцин уу яг хаанаас орж ирсэн бэ баталгаатай юу гэд маш их мэдээллийн зөрүү байна л да. Тэгэхээр та энэ талаар вакцины талаар ярил. Манай Монгол оронд хэрэгжилж байгаа хүний папиллома вирусын эсрэг вакцин маань 4 цент вакцин байгаа. За 2 цент, 4 цент, 9 цент гэдэг ингээд энэ хавдраас сэргийлэх 3 төрлийн вакцинаас манай Монгол улсад 4 цент буюу Америкийн нэгдсэн улсад үйлдвэрлэгдсэн Gardasil гэдэг вакциныг ашиглаж байгаа. За энэ хүү вакцин маань 2009 онд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас одоо зөвшөөрлөө аваад дэлхийн зөндөө олон улс орнуудад хэрэгжилж байгаа ийм вакцин байгаа. За энэ төлбөрийн хувьд ямар байдаг вэ? 2023 онд Монгол Улсын засгийн газрын тогтоолоор үндэсний товлолтоо одоо 11 настай хүүхдүүдэд дархлаажуулахаар үндэсний товлолтоо оруулсан. За тэрнээс өмнө болвол энэ вакцин маань үн төлбөртэй хийгддэг байсан. Одоо сайн дурын дархлаажуулалтаар 120,000 төгрөгийн төлбөртэй хийгддэг байсан. За харин Монгол Улс маань 23 он засгийн газрын тогтоолоор үндэсний товлолтоо оруулснараа нийт одоо 11 настай охид хүүгүүдтэй энэ хүү 4 цент вакциныг үн төлбөргүй хийдэг болсон. Вакцины ямар нэгэн одоо хор нөлөө байгаа юу гэвэл одоогор бол айхтар илэрсэн одоо хор нөлөө, гаш нөлөө бол Монгол улсад одоо гараагүй байна. Гэхдээ вакцины дараах одоо урвал хүндрэл гэж байдаг. Тэр маань одоо айхтар одоо хүнд биш одоо төр зуурын улаах, захтнах, толгой өвдөх, бөөлжих гэх мэтчлэн бусад одоо баталгаажуулалт вакцинууд үед илэрдэг нийтлэг юм шинжүүд илэрч болно. За мөн вакцины одоо найрлаганд орсон бодисуудаас бас харшилтай байх юм бол тэрнээс бас одоо харшлах юм шинж илэрч болно. За өөрийн хугацаанд одоо эрүүл мэндийн төвөөс ямар арга хэмжээ, үзлэг шинжилгээг зохион байгуулж ажиллаж байна вэ? За жил бүрийн 1-р сарыг дэлхийн дахинд Монгол Зүрхний хорт хавдраас урьдчилан сэргийлэх мэдээлэх сар болсон зарласан байдаг. Тэгэхээр манай эрүүл мэндийн төвийн зүгээс сахим одоо хаягаараа дамжуулаад нийт ард иргэдтэй эмэгтэйчүүдтэй хандж одоо хавдрын эсрэг шинжилгээндээ хамрагдаарай гэдэг урилгыг хөрвүүлж байна. За мөн бас зөвлөгөө мэдээлэл өгөх байдлаар ажиллаж байна. Тэгвэл та ингээд нийт подкастыг сонсож байгаа ард иргэдтэй эмэгтэйчүүдэд хандаж юу гэж уриалмаар байна. Та хоёр ингээд подкастын одоо ингээд хамгийн сүүлийн уриалга тэгшүүлсэн үгээр хоёлаа подкастаа өндөрлөвөл. За нийт Алтан сумынхаа эмэгтэйчүүдэд одоо 30, 33, 36, 49, 42, 45, 48, 51, 54, 57, 60 настай нийт эмэгтэйчүүдээ Монгол Зүрхний хорт хавдраас сэргийлэх хэсэг шинжилгээндээ ирж хамрагдаарай гэж хэлмээр байна. За мөн одоо 2015 онд төрсэн охид хүүгүүдэд тэдгээр эцэг эхчүүдэд нь бас хүүхдүүдэд хүний папиллома вирусын эсрэг дархлаажуулалтын хүүхдүүдэд хамруулаарай. Бас хөрхөн дүүнэг нь өөртөө ирээд энэ хүү дархлаанд хамрагдаарай гэж уриалмаар байна да.
За баярлалаа. Урилгыг хүлээн авч Умаа үзний хорт авдраас хэрхэн нурсан сэргийлэх талаар мөн түүний дархлаажуулалтын талаар ярилцсан эмч Тонголыг танд маш их баярлалаа. За баярлалаа. Үзсэн гэсэн ажлын амжилт хүсье. Энэхүү ихний дугаарыг Умаа үзний хорт авдраас хэрхэн нурсан сэргийлэх вэ сэдвт подкаст маань энэ хүрээд өндөрлөж байна. Дараагийн подкастаар уулзцай баяртай сонсогчдоо.